Сайн байцгаана уу өрхөн сонсогч нараа. SEO подкастын ээлжид нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр миний бие жавхлан өнөөдрийн подкастыг өдөртөө явуулах болно. Өнөөдөр бид маш нэгэн сонирхолтой эрхмийг өрн оролцуулж байгаа. За Английн London South Bank их сургуулийн менежментийн ахлах багш, MBA хөтөлбөрийн эрхлэгч, за дөнгөж саяхан Монгол улсад зохион байгуулагдсан худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес академийн зохион байгуулсан SEO Excellence хөтөлбөрийн гол чиглүүлэгч, хөтөлбөрийг гаргагч, ийм судлаач, за тэгээд манлайлагч ийм бүсгүйн үнийг өрн оролцуулж байна. Таны өдрийн мэднийг хүргье. За баярлалаа. Танд болон энэ подкастыг чинь сонсож байгаа бүх хүмүүс бас энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө та бидэнд сонсогч нарт маань өөрийнхөө дуршлаг, судалгааныхаа чиглэлээс багаан давчхан танилцуулж өгөөч. За тэгээ миний намайг бол Саран-Зая гэдэг. Тэгээд туршлагын хувьд би өөрөө Англи улсад суралцаад тэгээд дараа нь үргэлжлүүлээд багшлаад нийтдээ бол 12 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд бол яг миний судалгааны чиглэл бол миний MBA тэгээд докторийн судалгааны би бол өөрөө менежментийн шинжилгээ ухааны доктор. Дэлхийд яг энэ судалгааныхаа чиглэлээр 50-д ордог. Англид бол ер нь эхний 10-д ордог. Essex-ийн их сургуульд менежментийн ухааны доктор хамгаалсан. Тэгээд миний судалгааны үндсэн чиглэл бол ерөөсөө Монголын орчин үеийн менежмент гэсэн ийм чиглэлээр би судалгаа хийдэг. Тэгээд энэ чиглэлийг яагаад би анх сонгож авсан юм бэ? Энэ чиглэл яагаад хэрэгтэй юм бэ гэхээр одоо жишээ нь зөвхөн ингээл Google дээр та нар юу гэдэг нь Монголын менежмент гэдэг ингээд бичээд үзэхээр хамгийн их гардаг юмнууд нь бол мал аж ахуй. Тэгээд Монголын талаар хийсэн судалгаанууд бол дандаа одоо ер нь хийгдэж байгаа нэртэй хийгдэж байсан ч судалгаанууд бол дандаа нэгдүгээрт мал аж ахуй, шашин, түүх, Чингис хаан ингэж явагддаг. Эсвэл хий шинжилэл ч юм уу. Түүнээс биш яг орчин үеийн Монголын бизнес, Монголын менежмент гэсэн энэ талаар ямар ч яг олон улсын би төвшөнд ярьж байгаа шүү. Судалгаа бол маш ховор. Би мэдээч Монголын олон ихтэй сургуулийн багш нар, судлаачид, профессорууд бол хийдэг байж таараа. Гэхдээ яг тухайн судалгаагаа олон улсын төвшөнд хийгээд англи хэлээр хэвлүүлээд энэ талаар бол учир дутагдaltaй. Тэгээд энийг ингээд харьцуулаад юу гэдгийг зөвхөн манай хөрш хятад улстай ингээд үзэхэд бол хятадын менежментийн бизнесийн судалгаа бол сүүлийн 10 жил бүр маш хурдцтай өсөж гисэн байхгүй юу. Тэгэхээр энэ талаар ядаж нэг хүн ч гэсэн өөрийнхөө чадлаар ингэ судалгаа хийхгүй бол Монголын судалгаа гэдэг угаасаа гадаадад бол бүх юм англи хэлээр хэвлэгдэн, уншигдэн, гадны судлаачид ч юм уу хамгийн наад захын жишээ нь Монголд хөрөнгө оруулж байгаа хүмүүс гээд мэдээлэл авах гэхээр байдаггүй байхгүй юу. Монгол хүмүүс яаж ажилд юм багаар ажиллах чадвартай юм уу? Монголын менежмент гэж юм байдаг юм уу, байдгүй юм уу? Эсвэл аль дээр үеийн социализмын үеэр л яваад байдаг юм ч юм уу гэх. Тэгэхээр ийм судлагдсан бол ерөөсөй байхгүй байсан. Айгу ховор байсан. Тэгээд энэ айгу тийм төвөгтэй өөртөө айгу хэцүү байсан л да. Тэгээд өмнөх нэг судалгаа хийж байгаа хүн чинь өмнөх судалгаанууд дээр тулгуурлагддаг учраас Монголын талаарх судалгаанд бол айгу ховор байсан. Гэхдээ яг Орсын талаар ч юм өмнө социалист байсан орнуудын менежмент гэдэг дээр тулгуурлаад ч юм уу гэсэн яг ийм ерөнхий дүгнэлтийг би ингэж анх докторийн судалгаагаа хийж эхэлж байсан. Тэгээд тэрнээс хойш Монгол яг өөрийн судалгааны чиглэл бол cross cultural management. Тэгээд хүний нөөц, манлайлал. Тэгээд яг сүүлийн үеийн судалгаанууд ч гэдэг юм уу чиглэл маань одоо энэ soft skills буюу манайхаар юу гэж орчуулад байна? Зөөлөн ур чадвар гэж орчуулж байна уу? Ур чадамж гэж орчуулж байна уу? Дээрэн дотроос энэ emotional intelligence, emotional agility, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэж манайх орчуулж байгаа. Гэхдээ би бас энэ орчуулгаж явах учир шимжлэлтэй хандаад байгаа да. Тэгээд энэ талаар судалгаа хийгээд явж байна. Би 6 жилийн өмнө Монгол консалтинг сервис гэх зөвлөх хүчний компани байгуулж ирсэн. Тэгээд бид тухайн үеийн миний ихтгэл үнэмшил, бидний ихтгэл үнэмшил бол ингээд улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлог байна тийм. Тэгэхээр бидэнд бас Монгол хүн тохирсон тийм Монгол компани тохирсон менежмент чухал хэрэгцээтэй байна гэдэг үүднээс ийм нэр өгөөд эхэлж байлаа л да.
Яг хоо тэгээд сүүлийн 5-6 жилийн хугацаанд бол дандаа ингээд бидний хувьд ингээд барууны менежментийг аваад яг ялангуяа одоо менежментийн номуудыг уншаад тэгтээ бас илүү нөгөө аргачлал фреймворкийг энэ шууд одоо Монголын бизнесийн байгууллагуудад нутагшуулах чиглэл дээр нэлээд ажиллаж ирсэн. Тэгэхээр магадгүй одоо таны бодлоор ингээд Монгол улс тусдаа юм одоо удирдахын ухаан буюу одоо менежментийн юм арга аргачлалыг хөгжүүлэх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо яг энэ Harvard ч юм уу одоо Oxford гэдэг ч юм уу те энэ одоо том их сургуулиудын гаргасан сайн одоо аргачлалыг одоо шууд нутагшуулах оновчтой юм уу? Таны судалгааны үр дүн дээр энэ юу гэж гарч байгаа юм? За энэ аюу том асуулт байна. Их сонирхолтой ч асуулт байна л да. Тэгээд таны асуултанд хариулахад орчин үеийн менежментийн чиглэл, чиг хандлага ялангуяа барууных нь те энийг өөрсдийгөө шүүмжилдэг болсон. Энэ ер нь тохирохгүй маа, хитрхи одоо юу гэдгийг профит гаргахад чиглэсэн ч юм уу, эсвэл одоо ингээд зөвхөн одоо ингээд орлого олгож чиглэсэн ч юм уу, иймэрхүү бизнес моделууд одоо болохгүй маа гэсэн өөрсдөө шүүмжлэлтэй. Тэрнээс гадна бол хүн чинь одоо яг улс би түрүүнд хэлжсэн cross cultural management гэдэг улс үндэстэн бүхэнд өөрийн гэсэн үндэсний онцлог байдаг. Тэгээд сүүлийн үеийн бас нэг менежментийн чиг хандлага болохоор indigenous management буюу одоо өөрийн үндэсний онцлогтой менежмент гэсэн бүр юм том судлагтгуун гараад ирсэн. Энийгээ дагаад одоо жишээ нь гэхэд хятадууд ganshi буюу нөгөө юугаар networking based team management гаргаж ирж байна. Оросууд бас гаргаж ирж байна. Казахстаны судалгаанууд байна. Тэ Казахстаны судалгаа бол tribe based гэж гарч ирсэн байсан. Гэхдээ энэтхийг бас гаргаж ирж байна. Гэх мэтчлэн энэ талаар бүр зөндөө олон юм судалгаанууд гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр миний хувьд бол би анх судалгаа хийж байхдаа мэдээж бас Монгол хүмүүс тохирсон им өөрийн гэсэн үндэсний онцлогтой бид нар чинь одоо зөвхөн хүмүүсийг мотивацийн гихтэл бол тэрийг барууны чиглэлээр ч юм уу энэ бол ерөөсөө тохирохгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар бүр яахааргүй өөрийнхөө үндэсний онцлогийг тохируулах хэрэгтэй. Ямар нэгэн юм гадны зүйлийг яах вэ best practice юм уу тэрийг бол авч санаа авч болох юм. Гэхдээ энийг шууд юу гэдгийг шууд авчраа тэр чигээр нь хуулбарлана гэдэг бол ерөөсөө тэр чигээр өрөөсгөл тэгэхээр яалтчгүй өөрсдийнхөө үндэсний онцлог гаргах хэрэгтэй. Гэхдээ бас бидний үндэсний онцлог гэдээ бас яг тэр чигээр нөгөөдөлөө үгүйсгээд өөрсдийнхөө зүтгэж бас болохгүй. Энэ дээр бол нөгөө миний судалгааны дүгнэлт бол тэгэж гарч ирсэн. Монгол хүмүүс айгүй тийм одоо юу гэдэг Монголын яг ингэж менежментийг ярихаар энэ бол маш том судлагдсан байхгүй юу? Энийг ярихын тулд нийгмийг ярих хэвээр, үндэсний соёлыг ярих хэвээр, ямар эдийн засгийн шилжилтүүд явагдсныг ярих хэвээр бид нар ч одоо бүхэл бүтэн социалист нийгмийн үе байна. Тэгэхээр ингээд хараад үзсэн чинь 3 төрлийн менежерүүд гараад ирж байгаа байхгүй юу? Монгол улсад. Тэгээд ямар 3 төрлийн үеийн менежерүүд гараад ирж байгаа юм бэ гэдгсэн чинь юуны яг нөгөө социалист нийгэмд хүмүүжсэн хүмүүс бүр багасаа яг Орос юм уу эсвэл нөгөө хуучин социалист орнуудад мэрэгжил мэдлэг эзэмссэн. Ер нь бол тэдний менежментийн одоо арга барил гэдэг юм уу айгүй тийм яг тэр үеийн арга ер нь бол тэр үеэр айгүй их нөлөөтэй. Дараагийн үе нь болохоор яг нөгөө нэг 90-ад оны манайхан бол баг бор зүрхээр гэж хэлэх бах. Тэгээд явц ер нь юмыг нэг ингээл дайрал орчдөг. Нэг бас сайн тухайн үедээ 90-ад онд бизнесийн сургууль сурч исэн ч гэсэн нэг их сайн тийм мэдлэг юу бол бас айгүй тийм учир тутагтай. Тэгээд дараагийн шинэ үе нь болохоор одоо бүр яг нөгөө барууны юугаар мэдлэгээр хүмүүжсэн тий. Ингээд ийм 3 төрлийн ингээд менежментийн хүмүүс гараад ирж байгаа. Тэгээд Монголд бол яалтчгүй социалист нийгмийн нөлөөлөл одоо болтлоо айгүй хүчтэй байгаа. Сургуульдаач тэр боловсролдооч тэр одоо энэ их сургуулиудын одоо зөвхөн ингээд сурагчдыг хараад тагтчих гэдэг юм уу тий багш нарыг харж тагтчих гэдэг юм уу тэгээ төгссөн хүмүүсийг харахад яг энэ чиглэл ингээд явагдаж байгаа. Тэгэхээр энэ болгоныг ингэж бүр маш нарийн төвөгтэйгээр авч үзэж байж тэгээд дээр нэмээ социалист нийгмийн нөлөө бидний үндэсний соёл болох нөгөө юуны нүүдэлчин аж ахуй бол бас нөлөөлж орж ирж байгаа. Тэгээд дээр нэмээд одоо энэ барууны western юмнууд бас ороод ирсэн. Тэгэхээр ингээд ийм 3 төрлийн чиглэл дээр тэргүй бид нар ингээд хүчтэй нөлөөлсөн байхад энэ дээр бид нар бол зөвхөн нүүдэлч арт юм ач гэдэг юм уу? Эсвэл бид нар зөвхөн одоо барууны чиглэлээр явна гэдэг үл энэ бол айгүй өрөөсгөл. Тэгэхээр угаасаа удирдагч хүн, менежер хүмүүс
маш уян хатан байх ёстой. Гэхдээ их мэдлэгтэй байх ёстой. Тэгээ мэдлэгтэй байсныхаа үндсэн дээр энэ олон сайн мэдлгүүдийг ч юм уу яаж би өөрийнхөө байгууллагад эсвэл энэ Монгол улстай одоо хүмүүсээ байгууллага удирдахдаа шингээж удирдах вэ гэхийн тулд хамгийн ихний зүйл бол мэдээж менежер хүмүүс өөрсдөө их мэдлэгтэй уншдаг мэдлэгтэй байх хэрэгтэй л доо. Сонирхолтой бас судалгааны үр дүн гарсан байна. Яг миний хувийн туршлагаас ингээ үзэхэд анх бол би эхлээд Монгол маягийн үе өөрсдөө л ийм аргачлал хөгжүүлнэ гэдээ их зорж исэн гэж тэр хэлсэн тий. Бид нар ингээд юм хийх гэдэг ингээд биднийхээ өөрсдийнх юмгээ судалгаа маань тийм бүрэн гүйцэд биш тий. Тийм учраас бас амьдрал сайн дуршигдаагүй байсан болохоор ингээд эхний ээлжинд бол яг шууд барууны одоо энэ менежментийн аргачлалуудыг шууд одоо суулгаад тэгээд тодорхой ашиглаж сурсныхаа дараа одоо илүү монголчлог гэх юм уу одоо өөрөмсүүлэх тэр үйлдэлийг хийх үл оновчтой болов уу гэж би хувьдаа тэгмэлсэн. Ягаад тэгэхээр бид нар өөрсдөө ингээ барууныхаа менежментийн одоо том одоо школуудыг сайн ингэж ашиглаж сураагүйгээр шууд ингээд өөрчлөөд тэ өөрийнхөө үндэсний онцлог тохируулах гэхээр нэг ашиглаж сураагүй юм а эхнээсээ шууд өөрчлөөд эхлэхээр бүр альчгүй болгож байгаа юм уу да гэж би бол хувьдаа дүгнсэн. Хоёрдугаарт бас миний ингээд таны судалгааны талаарх одоо олон юмнуудыг би уншиж байгаа гэсэн бас харагдчихсан. Hofstede гэх тий бас улс үндэстнүүдийн одоо соёлын ялгаа гаргасан зүйлсээр ингээ харахад Монгол бол ингээд нэг компани дотор ингээд Америкт, Оросд, Хятад, Япон, Англи ч гэдэг юм уу маш их юм олон улс их орнд сургууль боловсрол эзэмшсэн залуу үе их гарч ирсэн. Тэгэхээр одоо хувийнхаа туршлага дээр ч юм ингээ харахад тэр Hofstede-ийг ингээ уншиж байгаад магадгүй Солонгос төгссөн хүнтэйгээ нэг өөр хэлбэрээр харилцах тий. Энтэг төгссөн хүнтэйгээ өөр хэлбэрээр харьцах ч юм уу ийм байдал нэлээд ажиглагдаад байна уу гэж би бас хувийн дүгнэлт гаргаж ирсэн. Магадгүй та бас сүүлийн 2 жилийн хугацаа 2-3 жилийн хугацаанд глобал судалгаан дээр ажиллаж исэн билээ. Энэ дээр ингээд манай одоо Монголын онцлог нь өөрөө одоо аль улстай илүү ойролцоо байна. Одоо соёлынх нь ялгаа нь одоо яаж явж байна? Ер нь менежментэд яг бид нар эндээс юуг нь олж харах ёстой талаар таны ажигласан магадгүй одоо бидэнд хэлхийг хүсэж байгаа тийм чухал дүгнэлт юу байна гэж. Наад чинь би 21 онд 21 оны миний судалгааг ярьж байна. Тэгээд 21 оны судалгаа Globe гэдэг угаасаа маш том судалгаа байдаг л. Энэ бол дэлхийн нийтийн менежментийн ер нь бол сан хүмрэг гэж ярьж болно database. Тэгээд энэ бол Globe гэдэг нь Global Leadership and Management Behavior Effectiveness гэдэг. Энэ дээр анх бол 26 улс гаргаж иржсэн улс үндэсний онцлогтой. Энэ бол яг л нэг юуны 1990-ад оны үеэр яг нэг социалист орнууд задраал тэгэл дэлхийд энэс өөрчлөгдөж исэн үед гарч исэн судалгаа. Тэгээд энэ судалгаа маань үргэлжлээд одоогийн хамгийн сүүлийн тэр Globe 2020 буюу маш том судалгааны баг оролцоод энэ бол дэлхийн 130 гаруй орны 500 гаруй судлаачид нийлсэн ийм том баг бүр ингэж судалгаа хийсэн. Тэгээд миний хувьд бол Монгол улсыг төлөөлж ажилласан. Энэ бол судлаачийн хувьд бас Монгол хүний хувьд энэ бол нэр төрийн хэрэг байсан л да. Яг тэгэхээр өмнө нь бол Монгол улс ийм том менежментийн database-д ороогүй байхгүй юу? Монголын талаар дахиад нэг мэдээлэл хай гэхэд энэ байдгүй байсан. Тэгэхэд одоо энэ Globe судалгаанд оролцсноороо Монголын менежмент ч юм уу те одоо хүмүүс leadership-ийн талаар, манлайлалын талаар бусад орнуудтай харьцуулах, харьцаа хийх дэлхийн бүх бизнес их сургуулиуд энэ дээр бас одоо юу гэдэг нь шууд л ингээл ороод тэр чинь мэдээллийн датаг нь гаргаж ирээл Монголын талаар мэдээллийг авдаг болно шүү дээ. Бас бизнесийн хүмүүс ч гэсэн айгүй тийм чухал мэдээлэл байгаа. Тэгээд энэ судалгааны үр дүн бол яг ингээд бүрэн гарааг байгаа. Энэ бол айгүй асар том судалгаа учраас хүн нэг судалгааны дүгнэлт бол бүрэн гараагүй байгаа. Гэхдээ яг хуу энэ дээр босож юу гэдгийг судалгаанаас ингээд хараад яг ингээд би яг нэг социалист орнуудын социалист байсан орнуудтай бас тэрний датан дээр нь ажилласан л та. Тэгэхэд манайх бол ер нь яг төстэй нь бол Казахстан бол их ойр төгчсөн.
Тэгээд юу гэдгийг бусад арай яг нэг социалист орнуудын социалист байсан орнуудын арга барилуудтай ч гэдэг юм уу тэрнтэй бас нэлээд тийм төстэй гарч ирж байсан. Гэхдээ ямар ч юмн дээр яагаад ч тийм юу гэдгийг өөрсдийн онцлог байхаас биш яг тийм 100% энэнтэй ижил гэсэн тийм онцлог бол байдгүй. Хятадтай бол тэс өөрөөс шүү. Тэр нь айгүй сонирхолтой. Надад айгүй бас гоё байсан л да. Ягаад тэгэхээр өмнө нь ингээл нөгөө судлаачд ч юм уу эсвэл нөгөө бизнесийн хүмүүс уулзгаар Монгол гээл тэгэхээр хамгийн ойрох нь барьж авдаг зүйл нь хятад байдаг байхгүй юу? Хятадын судалгаа эсвэл хятадын соёл ч гэдэг юм уу тий. Нөгөө күнзийн сургаал, ганшин энэ төр гэх. Тэгэхээр Монгол бол тэрнээс тэс өөр гарч ирсэн. Тэгээд тэн дээр яг ядаж нэг баримттайгаар энэ ч одоо ингээд тэс өөр хоёр соёл яваад байна шүү ч гэдэг юм уу. Энэ дээр яхад үзүүлэхэд бол бас яг судлаачийн бас Монгол хүний хувьд бол надад их оромтой байсан л да. Бид нар чи бие даасан өөртөө үндэсний соёлтой, онцлогтой юм улс байна гэдэг тал дээр. Ялангуяа гадны хөрөнгө оруулагч нар бол үнийг маш их сонирхдаг тийм хөрөнгө оруулалт хийхтэй. Монголын эдийн засаг одоо огцсон өсөж явах үед одоо 11, 12 он бол бид нөгөө бизнес нэтворкийн захирал байсан. Ихэд бол Монголын хөрөнгө оруулалт хий гэжсэн барууныхан бол ерөөсөө биднээс маш их холбогддог байсан. Монголын одоо хөлбөмбөний салбарын одоо маркетд ямар хэмжээтэй. За хүмүүсүүд нь ямар одоо соёлтой юм. Бид нар одоо энэ соёлыг одоо манай ийм соёл одоо удирдлагын арга барил одоо Монгол хүнд тохирох уу гэдэг ч юм уу тийм их асуултуудыг асуудаг юм билээ. Тэгээд тухайн үед бол би хүүхдэл байсан л да. Тэгээд юм сүртэй чухал юм нэг чухалчилж асуудгийг ингээд их боддог байсан. Тэгээд сүүлд бас нөгөө MBA эднийхэн хөтөлбөрүүд дээр ингээд одоо ховсдын эдний ч юм ингээд үзэл ингүүч энэ чинь ингээд хүмүүсийг удирдахын тулд илүү хүнээ ихлэ таних хэрэгтэй байна тий. Тэгэхээр нөгөө судалгааны юм одоо их өгөгдөл дататай байх юм илүү хэлбэр болдгийм байна гэдгийг сүүлд ойлгож байгаа юм л да. Тэгэхээр та бол ингээд дэлхийн хэмжээний бас ингээд судалгаанууд дээр ажиллажээ. Сая бол одоо баг анх одоо Монгол залуучуудад хичээлээ одоо орсон байх гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь ингээд бид одоо бидний үеийн залуучууд одоо залуу гүйцэтгэх захирлууд, удирдлагууд, менежерүүд одоо бид нэр таны нүдээр харахад одоо дэлхийн түвшингээс одоо юугаараа ялгаатай байна. За магадгүй бидэнд бас давуу тал байгаа бах. Тэр маань юу байв? Нөгөө талаар бас шулуухан хэлэхэд бол бид бас сул талууд байгаа бах тий. Юугаа одоо зас залруулмаар байна. Энэ дээр таны ажигласан одоо ажиглалт юу вэ? Бас их сонирхолтой асуулт байна. Тэгээ нөгөө судалгаа хийдэг хүн чинь тэгээд яг тэрийг бол анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй л дээ. Миний хувьд ч гэсэн яг та сая хэлсэн шиг би анх удаа Монгол байгууллагуудад сургалт орсон. Тэгээд миний хувьд ч гэсэн энэ бол айгүй тийм их өрөөгөөчтэй. Тэгээд айгүй тийм одоо судалгааны бас нөгөө зөвхөн нэтворк өргөжүүлэхээс гадна бас хүмүүсээ мэдэрсэн, ярилцсан их сайхан л байна л да. Тэгээд ингээд явж хахад би ер нь бол юу доктороо 12-нд хэлсэн гэдэг чинь 12 оноос 13 оноос эхлээл ер нь бол ингээд Монголын менежментийг хараад ер нь бол бизнесийг ингээд хараад явж байгаа л да. Хүмүүстэй уулзаад судалгаа хийгээд. Тэгээд тухайн үед бол тийм консалтант ч гэдэг юм уу хүмүүс бол нэг одоо зөвхөн одоо жишээ нь хүний нөөц дээр л гэхэд хүний нөөцийн функцүүд нь зөвхөн хүн авах хаалгач гэдэг юм уу те эсвэл одоо тэр хүний одоо юуны манай хүний нөөцийн аль биесны хууль гэхэд тэр нь бараг шинжлэгдээгүй зарим нэг заалтан бүр аль дээр үеийнхаараа байдаг ч юм уу гэсэн иймэрхүү юунууд бол байсан. Тэгээд ингээд жил ирэх тусам тэгээд ингээд одоо жишээ нь энэ жил гэхэд энэ бизнес актив байна. Бусад өөр олон консалтингийн компаниуд байна. Тэр үеийг бодвол манайхан маш их зүйл сурыг гэдэг болцсон байна. Тэгээд үнэхээр одоо ингээд заавал өмнө нь тэгэл юм ингээд хэлэхэр чинь хөршин дээр бууж гэдэг ч юм уу те Монголд наад чинь тохирохгүй ч гэдэг юм уу шал өөр тэнгэрийн юм яриад ч гэдэг юм гэдэг байсан байхгүй яг улаан цамд хэлдэг байсан л та. Зарим нэг бүр том компани захирлууд ч тэгдэг байсан. Энэ чинь Монгол гэд. Гэхдээ одоо бол өөр болцсон байна. Ялангуяа залуучууд үнэхээр ингээд зөвхөн Монголыг зах зээл гэж харахаа байчихсан байна тий. Тэгэхээр үнэхээр гадагшаа гарыг эн чинь одоо брэнд болъё зах зээл за бүр дэлхийд биш юмаа гэхэд зөвхөн одоо юу гэдэг юм бүс нутагтаа гарыг гэтэл яалтчгүй олон улсын менежмент чанар стандарт яригадад явах байхгүй юу? Яригадад явах хэрэгтэй. Тэгэхээр энэ талыг аюул сайн олж хараад
өөрөөсөө хөрөнгө оруулаад энэ талаар мэдлэгтэй их хөрөнгө оруулдаг болсон байна. Тэр бол аюу том давуу чанар. За өөр давуу талууд гэхэд бол манайхан мэдээч юмыг аюу сайн хурдан тусгаж авдаг. Ийм юм гарцсан байна шүү гэдэг юм уу? Эсвэл одоо энэ тал дээр тэрийг одоо шууд хэрэгжүүлчих гэдэг юм уу? Энэ тал дээр маш их нээлттэй асуултууд бол асууж исэн. Тэгээ практик хэрэглэх зүйл тал дээр бол асуултууд асууж исэн. Харин юуныхаа арай нэг жоохон учир дутагдaltaч гэдэг юм уу те ингээд дээрээ нэмээд хөгжүүлээч гэдэг юм уу? Энэ тал дээр ингээд аваад үзэхээр манайхан стил нөгөө микро менежмент айгүй хийж байна. Одоо өөрөө хутгалдаал тий. Жишээ нь одоо би нэг жишээ хэлээ та сонирхолтой байж магадгүй. Өчигдрийн миний CEO-гийн хичээл дээр би тэд нар ч гэсэн хэлжсэн айгүй садан юмнууд ярьж гин гэдэг. Тэгээд миний нэг дискашны сэдв болохоор нөгөө CEO disease буюу CEO даргын өвчин тий. CEO эмгэг гэдэг би сэдвээр ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөл чинь ингээд одоо хүн өдөрдөх гээд ингээд тийм тэр талаар одоо best practice гэдэг юм уу юмыг сонсоод ирээ гिचгсэн хүмүүс би өмнө нь одоо даргын өвчин гэдэг ч юм уу юм яриад явж байдаг тий. Тэгээд хоёр дахь сэдв нь бас нэг сонирхолтой юм нөгөө leadership by absence буюу тэгээд би зүгээр энгийн асуулт хийсэн байхгүй. Энийг яг сонсож байгаа хүмүүс бас бодоод үзээрэй гэж би бодож байна. Тэгээд би бол ер нь сургалтуудаа ч юм уу хичээлүүд айгу тийм дандаа өөрөө нэг ярьдаггүй багш. Тэгээд хүмүүсийг айгу их яриулдаг бодуулдаг. Тэгээд тэр асуулт юм байсан CEO absence дээр leadership by absence дээр хэрвээ та 4-7 хоног амралтанд явчлаа. Энэ ийм сценарио өгсөн тохиолдолд танай байгууллага яах вэ? Тэгэл бид нар зүгээр ягаал одоо Турк руу ч юм уу амралтанд яв, имэйл байхгүй, утас байхгүй гэл. Тэгээд ингээд нөгөө манайхан ингээд brainstorm хийгээ бичиж байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр бүгдээрээ бараг 100% сөрөг одоо юу гэдгийг шийдвэрүүд хойшлогдно, бизнес багасна, орлого багасна, хүмүүс нь одоо бараг ажиллаа хийхгүй амрахгүй энэ төр гэл гэсэн. Тэгээд би тэр нь за хэрвээ үнэхээр ингээд танай байгуулах чинь тий эсвэл одоо зүгээр энгийн асуултууд байгаа байхгүй юу? Та үнэхээр баг бүрдүүлж чадсан уу гэдэг чинь энэ дээр гарна. Тэгээд дээр нэмээ систем бүрдүүлж чадсан уу гэдэг чинь энэ дээр гарна. Тэгэхдээ богино бол хамгийн гол юм чинь бизнес бол байгууллага бол таньгүй явж ах хэвээр. Тэгээд гих мэтчлэн тэгээд энэ дээр юу харагдаж байна гэхээр би нөгөө саяны хэлжсэн микро менежмент буюу өөршин дээр ачаалал айгүй их авдаг. Өөршөө дээр айгүй их ачаалал авдаг. Яг нь тэр нь тэгэл эргээл нөгөө нэг байгууллагада яг ингэ систем тогтоогоогүй ч юм уу эсвэл бага зөвөртүүлж чадаагүй. Жишээ нь talent management гэхэд бол одоо л яригдчих эхэлж штэ. Тэгээд юу залуу үеийг одоо яаж удирдах ч гэдэг юм уу generational difference гэж гарч ирж байна. Энэ бол гэхдээ бас нэг сонирхолтой юм нь энэ бол Монгол тулгарч байгаа асуудал биш байхгүй юу? Энэ бол угаасаа дэлхийн яг уу би за дэлхийн нийтэд гэж яриад яг уу би бас Англид яг энэ чиглэлээр юугаар бизнесийн байгууллагуудад зөвлөгөө өгдөг, сургалт ордог. Тэгээд тэнд байгаа бас л нөгөө жижиг дунд бизнесүүд ч гэдэг юм уу дунд төрлийн бизнесүүд яг л бас л нэг юм асуудалтай. Тэгээд тэр мөр дээр бол ер нь ижил төрлийн асуудлууд айгүй их ингээд илэрч гарч ирсэн. Тэгэхэд бол би ер нь бол нэг тийм англи гээд хөгжсөн улс, монгол гээд шилжилтийн байгаа ч юм уу хөгжиж буй улс гэсэн тэрэн дээр бол ялгаа ер нь алгаа. Ер нь нэг тийм айхтар том тэр нар нэг дээшлээд манайх нэг доошлоод ч гэдэг юм уу. Бизнесийн хувьд бол тэгэл бизнес хийж байгаа хүний асуудал нь бол тэгэл жаргал зовлон нь бол төстэй л байгаа байхгүй ижилхэн. Тэгэхээр тэр дээр бол нэг тэгж ялгараад байх юм бол бас байхгүйсэн. Гэхдээ тэрийг айгүй тийм энгийн хідэн асуулт тавихт л тэр байгууллага дээр манлайлагч дээр дарга дээр дүн тавих боломжтой л авчиж байгаа юм л та. Сонирхолтой байна тий. Сая таны ярианаас би нэг зүйлийг маш их онцолж олзуурхаж харлаа л да. Онцолж чинь тэр нь систем бий болгосон уу гэдэг. Яг бидэнд байдаг асуудал бол нөгөө бид нар бол системгүй байдаг. Нөгөө макро менежмент буюу ерөөсөө л нөгөө айдхаг тий өдөр болгон өглөө босохдоо би юу хийх вэ гэж бараг л босч ирдэг тий. Тэгэхээр энэ одоо тамийн тогооны үлгэрээс энэ яаж гарвал оновчтой байд юм бэ? Таны одоо туршлагаар. За надад бас айгүй чухал асуулт байна. Тэгэхээр миний сургалтын бараг өчигдрийн 70% нь яг бас энэ чиглэл рүү энэ тал руу чиглэсэн. Тэгээд энэ тал руу чиглэсэн гэдгийн одоо гол юм нь бол манлайлал менежмент өөрөөсөө эхэлдэг гэдэг. Тэрийг ерөөсөө нөгөө бас манайхны бас нэг сул тал юм да. Зөвхөн бизнесэл бодоод байдаг.
Одоо тим юм хийх ёстой, тим бизнес тий орлогоо боддог, бизнесээ боддог за бодхоос ч аргагүй. Гэхдээ нөгөө CEO маань өөрийгөө орхичдаг байхгүй юу? Өөрийгөө хөгжүүлэхээ орхичдаг. Өөрийгөө би ч одоо хэн блэ, юу болоод байгаа блэ тий. Тэгээд тэгэнгүүт энэ ч одоо ямар миний одоо хувийн юм ямар хамаатай энэ чинь бизнес гэд ажиллаа боддог. Тэгэхээр энэ бол буруу байхгүй. Одоо юуны дэлхийн тренд хаашаа явж байна гэхээр манлайлал өөрөөс эхэлдэг. Тэгээд энэ дотроос яагаад одоо энэ soft skill тэр дотроо emotional intelligence одоо хамгийн чухал чадваруудын нэг биш. Үндсэн суурь чадвар одоо манлайлагч хүний үндсэн суурь чадвар нь emotional intelligence юм аа гэж сүүлийн үеийн судалгаа ер нь практик бүх юм ингээд дүгнэлтгээд гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөөх маань ахаал CEO маань өөртөө эхлээд нөгөө зав гаргаад priority-гаа юу бэлээ те одоо нөгөө 80-20-24 гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг бас бодолцож явах хэрэгтэй. Тэгээд хамгийн түрүүнд нөгөө өөртөө өдөрт ингээд доор хаяж. За яг би энэ дээр дахиад нэг жишээ хэлье. Зөвхөн одоо дөнгөж ингээд 20 за бараг 30 жилийн өмнө гээд те баруунд дарганар гэд хэлэхээр CEO-нэр гэхээр голдуу цагаан арьстангууд ерөнхийдөө болвол махлаг те ингээд манайхны хэлдгээр бүдүүн дарга гэдэг шиг ийм хүмүүс байдаг байсан. Тэгэхэд орчин үеийн сүүлийн 10-аас 15 жилийн туршид дэлхийн одоо шилдэг корпорацийн захирлууд залуучсан нэгдүгээр. Хоёрдугаар diversity буюу одоо хятадаас энэтхэгээс ч юм уу одоо ингээд зөндөө олон соёлтой хүмүүс орж ирсэн. Тэгээ гуравдугаар бас нэг чухал юм тэд нар өөрсөндөө эрүүл мэндэд өөртөө маш их анхаардаг. Бүгд фитнес хийдэг ч гүйдэг ч юм уу эсвэл бясалгал хийдэг те. Тэгэхээр тэр бол хүмүүс хийдэг нэг бас нэг гол зуршил байна. Тэр нь өглөө эрт босоод гүйдэг ч юм уу те ямар нэгэн дасгал хийдэг, бясалгал хийдэг. Тэгээд нэг 30 минут ч юм уу нэг цаг ч юм уу тэрийг өөртөө зориулдаг, тархиндаа зориулдаг. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр нөгөө бид нарт free space өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүн чинь тэр CEO хүн чинь стратеги бодох хэрэгтэй, чухал юмнуудаа бодох хэрэгтэй болохоос биш firefighting хийгээл гал унтраагаал ad hoc юм хийгээл яваад ахаарсан. Тэгэл тэрэндээ стресстэй л тэндээ ямар ч тэрийг одоо юу гэдгийг ирээдүгөө бодох цаг зав байхгүй ч гэдэг юм уу. Нөгөө бусад юмнуудаас хэрэг завгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр хамгийн ихний зүйл бол ерөөсөө л нэг step back болоод юмнуудаас сайн эхлээд дүгнээд ажиллаж явах. Тэгээд хамгийн гол нь өөрөөсөө эхлээд би ч одоо миний толгой дотор юу болоод байна, миний сэтгэл дотор юу болоод байна те. Тэр миний эмоц хаана байна. Энтер гэдэг дээр тэрийг эхлээд sort out болж ээж дараа нь тэр бизнесийн vision тэр алсын зорилго энэ тэрэгээд бүр том юм руу орж ирэх баг. Тэгэхээр ер нь ямар ч компани байгууллагын тэр бүх зүйлс байгууллагын соёл бол CEO хүнтэй бүр зайлшгүй холбоотой байдаг. Тэгээ CEO хүн бүр маш их нөлөөлөл үзүүлдэг. Тэгэхээр CEO хүн бол айгүй хариуцлагатай, маш олон хүний амьдралыг, аж амьдралыг нуруунд дээрээ өөрч явж байгаа хүн болохоор энэ талыгаа бас бодох хэрэгтэй. Лууж бодож байна. Тэгэхээр саяны одоо SEO Excellence хөтөлбөр дээр яг одоо таны дурдсан одоо хэдэн төрлийн хичээл орцсон бэ? Тэгээ магадгүй энэ дээр жоохот дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох гээд магадгүй нөгөө кейс дээр ажиллаж байгаа гэдгийгсэн. Тэгээд кейсүүд нь яг одоо энэ саяны одоо дурдсан зүйлсийг одоо хөгжүүлэхэд одоо тус нэмэр болж чадахгүй ямар кейсүүд орсон бэ? Дурдж өгвөл. За яг би бол үндсэн 2 хичээл орсон. Юуных нь эхнийх нь бол нөгөө leadership, манлайлал. Тэгэл яг нөгөө манлайлал дотор манлайлагч хүний. Тэгэхээр хүмүүсийн маань үр дүн айгу бас гоё байсан л да. Тэгээ бүгдээрээ л хамгийн сүүлд нь хүн дарга болно гэдэг чинь CEO болно гэдэг чинь би өөрөөсөө эхлэх хэрэгтэй байна гэдэг бүр айгу тийм хамгийн гол зорилго бидний гол зорилго бол тэр mindset change буюу тэрийг л хийчих гэсэн. Тэгэхээр хүн чинь эхлээд нөгөө нэг тэрийгэ өөрчилж ээж бодлоо өөрчилж ээж би ингэх хэрэгтэй юм байна шүү гэж ухаард сэхэрч ээж дараагийн алхам хийдэг. Тэгэхээр тэр бол зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Хоёр дахь нь бол би яг communication, emotional intelligence гэсэн тэр югаар leadership communication гэсэн сэдвээр хичээл орсон. Манлайлагчийн харилцаа. Тэгээд харилцаан дотроо яг тэр нөгөө soft skill, emotional intelligence ороод ирж байгаа юм л да. Тэгээд зөвхөн ингээд нөгөө нэг яг emotional intelligence ч биш. Тэн дээр ингээд юуны одоо яг 2022 оны судалгаа юм аа.
манлайлагч хүний чадварууд биш шүү. Энэ оюуны болон бусад чадамжууд би яг тэр intelligence гэдэг үгийг яг монголоор яг сайн орчуулна гэдгийг бол би мэдэхгүй байна. Би тэрийг бол энэ бол чадвар биш, чадамж байхгүй юу? Тэгээд ингэж гарч ирээд миний хамгийн ихнийх нь нэг хамгийн сүүлийн судалгаагаар лидер хүн, CEO хүн 10 чадамжтай байх хэрэгтэй юм гээл гаргаад ирсэн чинь зарим нэг нэлийн хэдэн бас консалтантууд байсан л да. Тэд нар маань бүр дуу алдаадгүй юм ч гэдэг нэг emotional intelligence ойлгоогүй явж исэн чи одоо дараагийнх нь ингээд бүр ингээд 10-аад юм гараад ирсэн. Тэгээд тэд нар бүгдээрээ soft skill байгаа байхгүй юу? Тэгээд энэ тал дээр бас бид нар өөрсдөө нэлээх кейс хийсэн яг нэг тасгалууд хийсэн. Гэхдээ энэ бол 2 өдрийн би зөвхөн тэрний одоо юу гэдгийг 2 цагийн хичээлийг орж байгаа шүү дээ. Энтэй холбоотой. Тэгэхээр зөвхөн айгүй тийм товч мэдээллүүд өгсөн. Тэгээд тэн дээр сууж исэн хүмүүс бол ерөн цаашдаа одоо жишээ нь англи гэхэд би яг emotional intelligence 2 өдрийн бүтэн сургалт явуулдаг байхгүй юу? Дасгал ажиллуулад, кейс ажиллуулад, өөрөөсөө хүмүүсээ ажиллуулад тий. Тэгэхээр энэ дээр бол 2 цаг гэдэг бол угаасаа учир дутагдaltaй. Манай бусад багш нарууд, менторууд тэд нар бол кейсүүд ажиллуулж байгаа. Гэхдээ тэр бол нэлээд яг ийм юутай emotional intelligence ч юм уу энтертэй бол холбоогүй нэлээд тэр яг арай нэг ерөнхий алсын хараач гэдэг юм уу тэр дандаа Harvard Business хөтөлбөрийнхөө зарим нэг кейсүүдийг ажиллуулж байгаа. Гэхдээ тэр кейсүүд нь хэрэгтэй кейсүүд ягаад тэгэхээр одоо жишээ нь Coca-Cola-гийн кейс гэхэд Монголын кейстэй харьцуулж байгаа байхгүй юу? Монголын Coca-Cola тий. Тэгээд тэн дээр одоо Locante-гийн кейс гэхэд ламуурч байдаг юм уу? Ингээд заавал миний бас нэг ажилласан юм гэхээр бид нар гадны кейсүүдийг харахаар шууд нөгөө игнор хийждэг байхгүй. Сайн чинь Америк юм чи өөр тий. Google юм чинь өөр. Монголын чинь одоо орчин нөхцөл тэс өөрч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд нөгөө comparative буюу ингээд харьцуулсан кейсүүд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан чинь нөгөө за ёстой нэрэ болох юм байна те. Эднээс энийг нь аваад эднэрийг ингээд хийсэн байхад одоо Монголд адилхан Coca-Cola байж л байна шүү дээ. Тэр одоо органик гоо сайхны бараа бүтээгдэхүүн байхад Монгол өнөөдөр дэлхийд танигдсан ламуур гэдэг брэнд гараад ирчихсэн л байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нарт өнөөдөр дэлхийн одоо тэр том бизнесүүдтэй кейсүүдэд харьцуулагдах өөрсдийн кейсүүд гараад ирчихсэн байна гэдэг бол бас их бахархуу шүү дээ. Тэгээд ингээд харьцуулсан юм хийж байгаа учраас энэ бол зөвхөн нэг юм сонсоод өнгөрөх биш, аль болох тийм рефлектив буюу би яаж өөр дээрээ тусах юм, би бизнестэй яаж тусах юм гэсэн тийм л айгүй их тийм application practice тал руугаа чиглүүлсэн ийм 2 өдрийн айгүй интенсив сургалт явагдаж байна. Эргэлзэхгүй байна. Үр дүнтэй сургалт болсон байх гэж бодож байна. Бид нар бас манай SEO подкаст багийнхан байна, дараа нь оролцогч нараас ингээд бид нар бас тодорхой хугацааны дараа оруулаад яг энэ одоо сургалтын үр дүнгээр компанид яг ямар одоо өөрчлөлтийг хийвэ, тэрний одоо үр дүн одоо эерэг болон ямар сөрөг үр дүнгууд гарваа гэдэг талаар бид нар бас бэлтгэл хийж байгаа. Тэгээрээ. Магадгүй сөрөгч үр дүн гарахыг үүсэхгүй. Мэдээж бол бидний итгэл бол одоо маш том эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ бол нэг залуучуудаа, сионортой бас ингээд яг ингэж хийсэн чинь тэр нь онлоо, тэр нь алдлаа гэдгийг бол бид нар одоо энэ үгүй ярилцаж явах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгжээж бас нэг бусдынхаа алдаанаас суралцдаг. Магадгүй ингээд том зургаараа харах юм бол бүгдээрээ ялах болов уу гэж бодож байна. За өнөөдрийн хувьд бол миний ингээд асуух зүйлс бол энэ хүрээд өндөрлөж байгаа. Магадгүй одоо танд ингээд бидэнд хэлхийг хүссэн тийм зүйл байгаад одоо дүгнэж хэлээч. За би барагч одоо дурдчихсан да. Гэхдээ яг би дахиад хэлье. CEO хүмүүс одоо тийм ээ одоо ирээдүйд CEO болж байгаа хүмүүс одоо тэр бас амжилттай явагдаж байгаа хүмүүс маань өөрсөддөө хөрөнгө оруулаач, өөрсдийнхөө оюундаа тренинг хийхдээ одоо яг мэдээж тэнд олон сургалтууд байгаа ч гэдэг юм уу. Гэхдээ заавал нэг ном уншаад ч юм уу мэдээж хангалттай номнууд байгаа. Гэхдээ ийм сургалтуудын юм уу хамгийн том ач холбогдол нь гэхээр яг таны сайн хэлсэн шиг эн чинь яг network мэдээж бусад захирлуудтайгаа уулзна. Тэрнээс гадна бие биенээсээ суралцдаг. Яг ингээл багаар ажиллуулаад ингээл яхад тэдний бас л нөгөө нэг туулж байгаа зүйлүүд нь чаленжууд нь ижлэхэн байгаа байхгүй юу. Тэгээд өчигдрийн бас ингээд кейс дээр бид ингээл юм ярьж байхад зүгээр юуны SEO challenge гэдээ яриад явж байхад нөгөө та үр дүнтэй баг бүрдүүлж чаддаггүй. Би түрүү нөгөө SEO absence гэж ярьжсэн шүү дээ. Тэрийг яагаад та одоо найдвартай баг бүрдүүлж чадаагүй юм байна.
Тэгэхээр одоо та багаа бүрдүүлж чаддаггүй гэх. Тэн дээр яг нөгөө нэг 2000-аад оны одоо Generation Z-ийг ажилуулж чадахгүй байна гэл тий. Одоо ингээд хүмүүсээ retention хийж чадахгүй байна гэсэн ийм юуг тэгэл бүдэрэ гаргаад ирж байгаа байхгүй. Тэгэл бид нар хоорондоо ярилцаал би бас сүүлийн үеийн судалгаануудыг хуваалцаал. Тэгсэн чинь тэн дээр яасан бэ гэсэн чинь хоорондоо ягаад ингээд судалгаан дээр суурилсан, туршлага дээр суурилсан ийм 6 алхам бид нар өөртөө шууд гаргаад ирж байгаа байхгүй юу? Тэр захирлууд хоорондоо яриад штэ. Би бол зөвхөн шийдлүүлж байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар нь бол мэдээж тэр гаргаж байгаа алхмууд нь хоорондоо ярилцсан алхмууд нэгдүгээр тэд нар чинь практик дээр суурилсан болохоор монгол хүмүүстэй таарч таараа, байгууллага дээрээ таарч таараа, барууны одоо алхмуудаас бол баг зэрэг зөрүүтэй байсан. Гэхдээ тэр яг ингээл миний судлаач хүний үнээр харахад бол дахиад нөгөө нэг үндэсний онцлог гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр маш том үр дүнтэй байдаг. Тэгээд өөрөөсөө ч гэсэн айгүй сэтгэл хангалуун байсан. Тэгээд энэ талаар дахин хэлэхэд бол CEO нар минь иймэрхүү team networking гэхдээ үр дүнтэй зүгээр нэг networking event биш ингээд өөртөө юм суралцдаг, ярилцдаг ийм платформтой одоо энэ business academy платформ болж өгч байна. Бас танаас подкаст гэсэн платформ болж байгаа гэдэгт бол би хэрэгэлцэхгүй байна. Тэгэхээр ийм сургалтуудад хамрагдаж тэгээд ингээд би биенээсээ сайн суралцаж кейсүүд гаргаарай. Тэгэхээр бол тэгээд дээр нь одоо судалж нэмэгдээд ч гэдэг юм уу те. Бид нар бол тийм яг үндэсний онцлогтой менежментийн арга барил, удирдлагын арга барилыг гаргах бол үнэхээр боломжтой. Яг ингээд хамтраад ажиллах. Тэгээ энэ тал дээр ч гэсэн би бол айгүй тийм баяртайгаар миний одоо юу гэдэг хувийн зүгээс би оролцох хүсэлтэй байна. Маш сонирхолтой жишээ дурдж байна. Тэгээ таны яг жишээнээс ингээд сонсож байхад манай SEO подкастын анхных нь одоо гараа яаж эхэлсэн бэхээр бид нар 14 оноос эхлээд бидний хэсэг найзаар ингээд уулзаад дандаа ингээд нэг тухайн үедээ бол бид нар ингээд ийм итгэхээрээ гэх юм да тий. Ингээд нэг өдөрт хаал уншаал дээр очичоо. Тэнгүүд нь нэгдүгээр дурслаг дутна, хоёрдугаарт мэдлэг дутна. Тэгээ бид нар ингээд хоорондоо яг ийм асуудал тулгарсан хэсэг найзнаар ингээ хоорондоо ярилцдаг байсан. Чамд ямар асуудал гарсан? Өдрөө болгоо ингээ ийм асуудлуудаа ярингоот нь тодорхой нэг давтамжтайгаар тэгээ ингээ явангоот бид нар ингээл яриад энэ асуудлаа тэгвэл чи ингэ шийдвэрлэх юм шүү. Би яг энэ дээр ингэж алдаа саяхан ингэ шийдсэн. Энэ үр дүнтэй байсан гэл ингэж ярьдаг байсан. Тэгээд сүүлдээ энэ минь явсаар байгаа бүр 2018 оноос бид нар энийгээ ярина ингээд яриад өнгөрдөг энэ цомхон урайнд бид нарт ингээд хайрын болоод байна тий. Тэгэхээр энийг бас ингээд залуучуудаа түгээе гэдэг үгнээс ингээд подкаст хийж эхэлсэн бай тий. Тэгээ магадгүй нөгөө нэг тэгж ярихтаа бид нар ингээд туршлагатай хүмүүсийг бас урьж чаддаг байсан. Илүү их нэтворкинг байсан учраас туршлагатай одоо Монголын томоохон SEO-ныг одоо бас урьж оролцуулж ирсэйг санаанд орж ин. Тэгээд өнөөдөр бол анх удаа бид нар ингээд судлаач хүнтэй ярилцж байна. Магадгүй бидний өнөөдрийн сэдв бол илүү одоо академик төвшөндөө илүү судалгаан дээр одоо судалгааны чиглэлийг ярилцсан баг. Гэхдээ бол судалгаа гэдэг бол өөрөө бизнес хийхэд одоо хамгийн чухал нэг гарын авлага болдог учраас дахин таныг одоо оруулж авахыг хүсэж байна. Ялангуяа одоо дэлхийн хэмжээний судалгааны одоо мэдээллийг бидэнд ингээ хуваалцаж байгаа бол бид нар бас тэр судалгаан дээрээс одоо хүмүүсийн алдаж унсан алдаа оноог хараад алдаагийн залруулад сайныг нь улам бүр одоо дэлгэрүүлээд ингээд Монголынхаа бизнесийн өөрчлөлтийг одоо улам бүр сайжруулнаа гэж итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд оролцсон танд их баярлалаа. За та бүхэнд ч гэсэн их баярлалаа. Мөн сонсож байгаа SEO нартай бүсэд заавал бүх сонсогчтой бол бас нэг биднийг сонссон бас их баярлалаа. Их баярлалаа. 21-р зууны гүйцэтгэх удирдлага ямар ур чадруудтай байх ёстой вэ? SEO хүний мэдэх ёстой олон зүйлсийг SEO подкастаас